урьдчилан Гуамарлын удамд дээд тэнгэрээс заяат Монгол хүний ухаанд итгэж улс гүрнээ захиран амьд. 800 тэртээ дэлхийн талыг дайлан эзэж Монгол морины түрэн түргэн үл тасалдуулан бэлэгт Монгол хүний хиймэр лундаг өндөр төргөн мандах зүгээс жаргах газар хүртэл Монгол бүрний ухаан төвгүүд дэлхийн дайдыг ухаанаараа Алт бие минь алжааваас алжаа тугай, ахуй төр минь бүү алдар тугай, бүтэн бие минь зов бос зов тугай, бүрэн улс минь бүү зов тугай хэмээн айлдсан эзэн богд Чингис хааны сууд сургаалаар сацал өргөн хамгийн чухал хүн нэвтрүүлгээ эхлэе. Монгол төрийн сүлд хиймрийг өндөр дөргөн цэцэн ухаан шулуун шудраг зангаараа улс их орныг минь удирдах яваа нэгэн эрхэм өнөөдрийн хамгийн чухал хүн нэвтрүүлгийн зочин. Энэ хүн хинбэ гэвэл та сайхан аварч. Ойр үед одоо улс төр нилээд хөл хөдөлгөөнтэй сонгуул ойртоод чуулган уралдаал нилийн завгүй л ашиг байна. Таны ажил төрөлжлийн хамгийн завгүй үе. Ер нь улс төрч хүнд байх ёстой чанар гэж байдаг шүү дээ. Улс төрч хүний ноён нуруу гэж. Ер нь улс төрч хүн ямар байх ёстой юм бэ? Улс төрч хүний ноён нуруу гэж юу хэлэх вэ танихаар? Нэгдүгээр зарчим байх ёстой. Нэг ойр зур худлаа яриад яваад идэх хүмүүс бол улс төрт бол удадгүй. Нэг удаа сонгогдож болно тэгэл алга болчдөг. Тэгэхээр энэ олон удаа сонгогдоод байгаа улсуудын байдлыг харах хэрэгтэй л дээ. Ухаантай хүн хизээж ердийн эзэн байдгүй. Тэр ямагт жинхэнэ төрийн хүн байдаг. Таны амьдралын бас нэгэн хуудас иргэсэн өрөөнд бол бит хоёр орж ирээд байна л та. Тэгэхээр энд байгаа зураг, хөрөг, дурсгалын зүйлүүд, өргөмжлөл энэ бүхэн мэдээж хэрэг тантай маш их холбоотой байгаа. Хэрвээ хүн байсан бол таны талаар олон зүйлийг надад өөр бусад хүмүүст хүүрнэж өгөх байсан болов уу гэж би бол дотроо бодож байна. Би байхгүйгээр эдгээр зүгээр л түүхээр өгч. Тий, яриад л өгчих болсон тухай. Тий, ягаад гэвэл бүгдээрээ багтахгүй л дээ. Улсын их хурлын гишүүний өөрөө бол нэг юм л байгаа шүү дээ. Хүмүүс одоо их өндөр хангамжтай гэж бодоод байдаг. Байгаа нь энэ одоо хэдэн квадрат юм дээ. 20 өрөхгүй дээ энэ тий. Яаж өрөх вэ чинь? 4 байх уу чинь 10 хэдэн квадрат байгаа. Тэгээ энэ 10 хэдэн квадратад бол багтахгүй л дээ. Тэр түүхтэй холбогдсон. 8 жилийн улсын их хурлын гишүүний ажил. Дээр нь одоо зарим нь энэ онгоц бол төрийн чорон даргын юунаас хүрээд ирсэн зүйлүүд байна л да. Тэгэхээр бол одоо энэ их хурд хамаатай жоохон зүйл хэсгэл байна гэсэн үг. Ардчилсан социалист хөдөлгөөн Монголын социал демократ нам тэр бол ардчилсан нам байгаагүй шүү дээ. Ардчилсан нам бол 2000 онд байгуулагдсан. Тэгээ ардчилсан төлөө тэр үеийн 5 хөдөлгөөний нэг улмаар нам болсон. Тэр хэсэгт бол би хамаарагдж байгаа. Тэгээд 89 онд би Уралын политехникийн дээд сургуулийг төгсөж ирсэн. 6 сард. Тэгээд нэг сар амардаг. Тэгээд хуваарийнхаа дагуу Улаанбаатарын цахилгаан шугамсуулжны газар ажилд орсон. 10 сард бол Monel фермд ажилд орсон байгаа. Тийм нэг одоо тохиолдлоор тэгээд Monel фермд орсноос хойш 89 оны 10 сараас хойш
арчлын одоо хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн л дээ. Тэгээд 89 оны 12 сарын 10-ны өдрийн цуглаан гэдэг ингээд 90 он болоод үлсгэлэн болоод улс төрийн төвчөө огцроод тэгээд тэр бүх үйл явдлуудад бол 23 настай залуу байсан. Тэгэл зөндөл дурсамжууд байгаа л да. Тэгээд энэ зураг бол яг тэр үеийн хүмүүсийг зурсан байгаа юм. Таныг бас тухайн үед одоо Canon хувлагч гэж байгаагүй үед бол тэр бичиг цаасыг одоо шөндөө бараг хувлаад хүмүүст ингээл тараагаал явж исэн гэж бол би сонссон юм байна. Тий, одоо социализмын үеигээ бодохгүй 89 он. Тэгээ бүх бичгийн машин бүртгэлтэй. Бичгийн машин өвдөрөөсөө нөгөө яг нэгэн жигд үйлдвэрлэдэг учраас машин болгон өөр байдаг юм байна л да. Одоо 35 усгийг ингээд зохиод үзэхээр аль нэг үсэг нь иймч байдаг. Тэгэхээр бүх бичгийн машины хэв тэр үеийн нийгмийн аюулаас хамгаалахын яамд хадгалаас та. Тэгээ аль машин дээр бичсэг бол тэр байгуулах байна гэдэг ингээд Мэдчихнэ. барьж авдаг, мэддэг байсан юм билээ л дээ. Гэтэл 89 онд Monel фирм бол дэлхийн шилдэг технологиг оруулж ирдэг анхны компани. Анхны компьютер, анхны принтер одоо юу гэдгийг те. Анхны микропроцессор удирдлагатай палат осциллограф миний одоо хойно 5 жил болтоо үзээгүй юмуд байсан л да. Тэгээ тэрэн дотор одооны лазер принтер биш. Чи бол бараг мэдэхгүй. Урд лазер принтерийн өмнө бас принтер байсан байхгүй. Ингэж цогтөг. Зарчмаар бичгийн машин шиг. Хортоосоос тавиад ингэж олон зүгээр зогтөг. Dot matrix принтер гэдэг юм байсан. Тэгээ тэрүүгээр хэвлэдэг байсан. Тэгээд Monel-ийн олонч принтерийн толгойг бол электритл нь хэвлэж исэн л да. Баабарын бүүн март гэд номыг одоо хоригдлогдсон байдаг учраас дамжуулж уншдаг байсан. Тэгээ бичгийн машин дээр цогох биш анх удаа тэр принтер дээр хэвлэж. Принтер хэвлэхээр чинь бичгийн машин хамаагүй хурдан ур бүтээлтэй нэг ч хугацаанд олныг гаргах болцоотой болж байгаа шүү дээ. Гэх мэтээр бол хамгийн хатуу юм хориотой байсан үеэс 90 оноос бол энэ нахын амны тэр хяналт бол суларч эхэлсэн л дээ. Тэгээд артатор гэж хэвлэдэг. Одооныхоор бол Canon-ы өмнөх л тийм ингэж гараар эргүүлдэг юмнаас өсвөлээ. Тэгээд сүүлдээ 90 оны сүүлээр бол их сайжирсан. Гадаадаас янз бүрийн хөвлөдөг барьдаг хэвлэдэг машинууд орж ирсэн. Тэр үед ганц хэвлэлийн үйлдвэр байсан, ганц сонин байсан. Сонин гарах гэдэг бол боломжгүй байлаа шүү дээ. Тэгээд сүүлдээ чөлөө сонин гаргахыг зөвшөөрсөн, олон сонинууд гарч ирсэн. Монголын анхны чөлөө сонинуудын нэг уг сонин гэж байсан. Монголын социал-демократ намын тэр сонин бас хэвлэгдэж олонний хүртэл болж исэн. Монгол улс хөгжлөөрөө 20 хэдэн жил бол дэлхийд тэргүүлнэ. Тэгээ энэ хооронд бид бүгдээр ажилтай болох ёстой. Ажилтай байх юм бол байртай болно. Иргэдэн ажилтай байртай баян байж ээж улс нь баян гэж нэрлэгдэх ёстой. Тэрнээс улсын хөрөнгө нь өсөд идэг, иргэд нь халамж аваад идэг ийм улс бол бид болж болохгүй. Тийм учраас бүгдээрээ ажилтай болох ёстой, бүгдээрээ байртай болох ёстой. Одоо хамгийн ихний 25 жилийн зорилт бол тэр таны ард байгаа одоо шилэн юмд хоргонд хийцэн их эртний зүйл харагдаад байна л да. Монгол ичгэрэгчсэн. Тэгээд их л эртний зүйл харагдаад байна. Тэр яг ямар учиртай юм бэ? Энэ бол тэр эртний зүйлийн хуулбар байгаа. За. Копи. Яг тэр үеийн муутуу цаасан дээр хэвлэсэн. Архивын газраас надад бэлгэлсэн. Би архивын газартыг юугаар очиод ажиллаар архив ажиллагаатай хол зүйн байнгаараа танилцаа тэгээд энэ зургийг бэлгэлсэн. 100 жилээс хамаагүй өмнө. Тэгээ энэ зургийн түүх бол 100 жилтэй холбогдуулж улс даяараа энэ зургийг харсан байгаа. Би улсын хурлын чуулган дээр оруулж өгсөн. Тэгээд 11 оны 12 сарын 29-ний өдрийг амралтын өдөр болгоё гэд 100 жил болох гэж штэ. Тусгаар тогтносон. Шинээр тусгаар тогтносон. Яг бол өмнө тусгаар болсон байсан штэ. Тэгээд 100 жилийг амралтын өдөр болгоно болохгүй гэд хоёр талаасаа маргасан.
Тэгээ Гамбемб гэдэг улсын хурлын гишүүн уг нь түүхийн багш юм шиг байгаа. Аа за. Тэгээд 11 оны 12 сарын 29-нд юу ч болоогүй. Тийм учраас амралтын өдөр болгож болохгүй. Тэмдэглэх гээд байгаа 100 жил чинь 7 дугаар сард байдаг юм аа. Би багш хүний хувьд мэдж байна гэж яриад байхаар нь би туслах руугаа уцтаж энэ жазыг улсын хурлын танхимд оруулаад Гамбемба танаа намынхны зохиосон тэр зохиомол түүхэн ном дотор энэ зураг бол байхгүй. Оригинал нь энэ байна. Одоо богдын ийм зарлиг гарсан учраас 100 жилийг би тэмдэглэх гээд байгаа. Тэрнээс зохиомол түүхийн номон дотор байдаг ямар нэгэн 7 сарын өдөр бол юу болсныг бол нотлох ийм баримт байхгүй. Энээс өөр нотлох байхгүй. Энийг ямар нэгэн түүх зохиогоогүй. Энэ бол байгаа байдал нь энэ байхгүй. Тэгээ 11 оны 12 сарын 29-нд Монгол улс бол тусгаар улс боллоо. Энэ өдрөөс эхлээд Монгол улсыг одоо олноо өргөгдсөний он тооллоо эхлүүлье. Олноо өргөгдсөний анхны он эхэлж байгаа байхгүй анх дугаар он. Тэгээ энийг одоо 400 800-с мэддэг бай. Одоо цагтгаа гэсэн утгатай богдын зарлиг гарч Монгол улсын бүх одоо төрийн сүлжээгээр тарж иргэд бол одоо бид бол тусдаа улс болсон байна. Одоо энэс чааш бол Монголын төрийн хууль үйлчлэн гэж ингэсэн түүхтэй ийм зураг байгаа. Хэрвээ ард түмэнд шиний араас дагаасай гэж хүсэж байвал өөрөө тэдний араас Та хүүхэд насныхаа тухай яриач хүүхэд насаа хаана өнгөрөө хаана өссөн юм бэ та? 66 оны наадмар үер болоход би төрсөн 2 сар хүрээгүй манайхын 5 шард байсан. Гурилын үйлдвэрийн аав ээж хоёр ажилладаг. Тэгээ үерийн ус хүрээгүй. Тэгээд нөгөө 66 оны үерээр төрсөн гэж байдаг. Тэгээд 3 настай байхдаа зэлтэр явсан. Манай аав ээж хоёр атар газар эзэмшнэ гээд. Тэгээ Сэлэнгийн айл болсон. Уг нь ээж арангаа өндөр болон аав уур хангаа нарийнтэл. Тэгээ хотод ирж ажил хийж хагаад сурч байгаа. Тэгээд зэлтрийн сангийн аж ахуйд атар газар эзэмсгээр очиод ингээд Сэлэнгийн айл болсон. Тэгээд 10 Сэлэнгэд төгсгөөд хойш яваад буцаад Улаанбаатарт ирсэн. Төрсөн нь бол 2 дугаар төрх. 1 дугаар ангид орохдоо аймгийн төвд ирсэн. Тэрнээс өмнө зэлтэрт байсан. Зэлтэр гэдэг бол хил дээр байдаг. Орос Монголын хил дээр тариа талбайтай. Зундаа гэрийнхээ хажуунаас мойл түгээд иждэг. Яг зэлтэр голын ирэг дээр байсан. Тэгээ ээж маань тэгээ өтрөм дээр будаа хүлээж авдаг нэрв байсан. Бид нар жоохон аав эвлийн орон дарга сангийн аж ахуй, зэлтрийн сангийн аж ахуй. Тэгээд намрын ургац сургалтын үеэр биднийг харах хүн байхгүй. Бид нар бүгдээр ээжигээ дагаад шүн өтрөм дээр будаа хүлээж авахд өдөр шөнөгүй хүлээж авна шүү дээ. Маш их Шүнж ажиллана шүү дээ. Яг ургац сургалтын үеэр бус үед бол гайгүй л дээ. Тийм дурсамжил байна. Та ихээс хэдүүл юм бэ? Тавуулаа. Тавуулаа. Хамгийн том. Хамгийн том айлын том. За дөрөв дүүтэй. Дөрөв дүүтэй. Дөрөв дүү хаана юу хийдэг вэ? Дөрөв дүү одоо нэг нь Сэлэнгэд, бус нь хотод байна. 5 гэдэг бол бас нэлээд их тав шүү дээ. Тэр үеийн айлууд тийм л 5 хүүхэд бол одоо одонгийн хүүхэд гээд. Тэ. Яг л тийм байсан. Олон хүүхэдтэй байгаагүй л дээ. Олуулаа өснө гэдэг бол нэг талаар жоохон хэцүү юм шиг боловч нөгөө талаар бол бас их сайхан штэ олцсноо бүгдээрээ хуваагаад идэн. Та бол хамгийн том ах юм ч бол бүх юмыг та зохицуулна штэ. Бүгдийг хариуцсан. Тий. Тэгэд ер нь хэр ах байв? Чанга. Бас дүүнэртээ бол ганц хоёр бол нэг 5 салаа бол байна биз? Үгүй ээ одоо дүүнэр бол бүгд өгөнд орно шүү. Жохон бахтай. Жохон бахтай шүү одоо шүү. Тий. Ахын үгийг харна. Та тэгвэл ер нь төрхөөсөө л их өдөрдөгч байх, дарга байх. Дарга нь яах вэ байсан юм байна да. Дарга явах дээр чинь өссөн хариуцлага юм чинь. Эцэг их гэдэг бол хүний хувьд ерөөсөө бурхан гэж би бол боддгийн. Тэгээд эцэг эхийгээ хайрлна гэдэг хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг.
би бол таныг их сайхан шудраг хүн гэж боддог байхгүй. Тэгэхээр магадгүй энэ шудраг зам маань эцгээс чинь эхээс чинь одоо өвлөгдсөн болов гэж би бол харж байна. Та эцэг эхийнхээ тухай надад ярьж өгөөч. Манай миний ээж одоо ч гэсэн байгаа. Бас юмыг яг тэр чигээр нэлждэг. Тийм хүн байгаа. Аавч ялгаагүй. Сүүлд Сэдэнгийн мод улсруулах гэж байсан. Тэнд болсон хүчний дарга нэгдэг байсан. Эвлийн дарга тэгэл дараа нь чүдэнсний үйлдвэрийн дарга гэл хэн шалхорооны тэр үйлдвэрийнхаа тэрийг бас давхар идэгч байсан юм шиг байгаа. Тэгээд ер нь бол надаас илүү хүнтэй найзрах уу. Гэхдээ зарчмаа барьдаг тийм хүн байсан. Таны аав хизээ бурхан болсон юм бэ? 90 онд. Аавыгаа та ер нь мэдээж сан нийт том хүн болсон ч гэсэн хүнийг эцэг эхийн тэр сэтгэлд байдаг юм бол хизээч хүний сэтгэлээс арилдаггүй шүү дээ. Хэр санах вэ? Аавыгаа санаад та ер нь яаж өөрийгөө тайвшруулдаг вэ? Аавынхаа ажил дээр нь очдог байсан. Бас л одоо хүүхд харахынгүй тэгээд өрөөнд нь суугаал Сэлэнгийн модон сурлах олон хүнтэй 7-800 ажилчинтай их том үйлдвэр байсан л да. Одоо бол ажиллахгүй байгаа. Дампуурсан л да. Тэгээд тэр хавийнхан бол тэр үйлдвэрийг эд цэцгэж өгч явахд бол маш олон хүнтэйс одоо бол хүний корпус гэж ярьдаг тэр эсвэл хүн амныг цөөрсөн байлээ. Мэдээж маш олон хүүхд насны дурсан байгаа л да. Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаас л чи өөр хүн болж хувирна. Таны үед бол оюутан байхдаа яг ямар байдаг гэсэн бэ? Миний одоо би оюутан байхад бол хичээлээ хийгээл номын санд орол заавал зарим үедээ бас нэг бүжгэлж чинь. Та ер нь оюутан байхдаа бүжгэлж диско миско байсан уу танд? Би диско зохион байгуулдаг байсан. Оо за. Тэ их олон хөгжимтэй. Одоо пянз тэр үед чинь CD гэж байсангүй шүү дээ. Ийм том намартай. Тэгээ их үнэтэй хөгжимтэй. Оюутны отруудад ажиллаад 900 рублийн цалин аваад гэдэг чинь бараг би нөгөө Сүхбаатарын цалин авдаг байсан. Бүх оюутан 70 рублийн цалин авдаг байхад би 90-ийг авдаг байсан. Онд сурдаг. Тэрнийг Орос оюутнууд бол Ленинийн нэрмж цалин гэдэг. Монгол оюутнуудын болохоор Сүхбаатарын нэрмжтэй. Тэгээд тэр бол 20 рублийн нэмэлттэй. Тэгээ 90 рублийн цалин 10-аар үржүүлсэн шиг жилийнхаа цалин стипендийг 100 Иркутскийн соошоогоо Качугийн Орион гэдэг газар үхрийн байр, үнэний байр барьж олсон. Тэгээ тэрнийхээ бараг талаар нь амар үнэтэй хөгжим авцсан. Ийм дамартаа магнитон байсан ш дээр үе хальсыг ингэж хийдэг. За. Тийм тэгээд надад маш их дууны цуглуулга байсан хөгжимний. Тэгээ тэрийгэ тавьж Монгол оюутнуудад бүжиглүүлдэг байсан. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Уншиж дууссан ном уу? Хамгийн сүүлд уншиж дууссан. Стив Джобсын намтрыг уншиж дуусгасан. Одоо та бол дуу хөгжим бас сонсон нийт. Оюутан цагаас эхлээд цуглуулга бол маш их байна. Харамсалтай CD гараад миний бүх цуглуулга үн цэнэгүй болсон. Тэгээ CD-ний дараа iPod гараад одоо анхны iPod 20 гигагийн гас бүх үеийн iPod байна. Энэ хамгийн анхны үйлдвэрлэгдсэн iPod одоо бол хэрэглэхээ болсон. Хэдэн онд вэ?
2 он. Та хамгийн анх бол энэ iPod-ыг авчихсан. Энэ iPod-ыг анх үйлдвэрлэхэд нь авахгүй юу? Энэ 20 гигагийн жоохон. Тэгээд энийг бол хэрэглэхээ болсон ч гэсэн ингээд ажиллаж байгаа хайдгүй ингээд байгаад идэг. Тэгээ энэ бол дараагийн үеих, энэ тэрний дараагийнх, энэ iPod-ны наногийн ихний хөлбөр, энэ одоо видеотой хөлбөр, энэ бол iPod Touch гэдэг. Энэ бол одоо манай хүүгийнх байна, охиных байна, үлзийгийнх байна, минийх байна ингээд. Бодвол энэ өнгөөрөө бас их ялгаатай ах шиг байна тийм ээ. Охиных гэдэг. Энэ хоёр охиных. Тийм байна. Энэ бимбагийн хүүгийнх, энэ үлзийгийнх, энэ минийх байхгүй. Та одоо ямар утас барьдаг вэ? iPhone. Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үн цэнэгүй. Нүүрс багтж байна. Дараагийн мах яаж харагдахыг мэдэхгүй. Та ер нь хэр ирэх хүүхдтэйсэн бэ? Ирэх байсан гэдгийг. Дүүнэр гарахаар тэгээд багсаар байгаа алга болно шүү дээ. Та их нэртэйгээ ер нь анх хизээ яаж танилцж ирсэн? Ер нь хүн ингэдэг штэ. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хүн амьдралынхаа насныхаа ханийг сонгох гэдэг. А хэрвээ чи ханаа буруу сонгох юм бол чи одоо яаж ч амьдрч болно тийм ээ. Ханаас чинь бүх зүйл шалтгаалдаг гэдэг. Та ер нь тухайн үед яаж их нэрээ сонгож байв? Яаж хайрлаж дурлаж байв? Манай аав, хадам аав хоёр нэг анги. Өөр ангаа 10 жилийн. Тэгээд нөгөө нэг анги учраас орж гарна. Тэгээд 82 байна уу 83 онд гэрээр очиж байгаа л танилцсан. 8 дугаар ангид. Тэгээд 10 төгсөөд хоошо явсан. Үлзий эрхүүгийн сургууль төгссөн хуулийн анги, хуульч. Одоо хууль зүйн амд ажилладаг. Тэгээд төгсгөөс 1 жилийн өмнө манай том хүү гарсан. Би Свердловск. Уралд. Тэгээ 2 өөр хотод. Тэгээд хамгийн 88 онд Сочид бас цуг амарсан. Тэгээ ингээд нөгөө үргэлжлэл яваад байгаа шүү дээ. Тэгээд 89 онд манай том хүү гарсан. Би ерөөсөө идэж болдог бүхэл хоол идэнэ. Хоол олгохгүй. Түргэн хоол, пицца, гамбургер одоо тэрэнд эхнэр дургу. Эрүүл мэндэд муу. Тий, жинхэнэ хоол идэхгүй эн чи ямар хоол юм гээд. Тэгээд хүүхдүүдтэйгээ нууж ягаад пицца захиад яд чинь. Үлзий бит хоёр бол их уян хатан. Үлзий одоо болдогийн дараа бямба байгаа. 2 дахь ус хүү штэ. 3 дахь охин. Өнөөдөр манай охины төрсөн өдөр. За баяр үргээ. Итгэлийн төрсөн өдөр байгаа. Болдогийн мэрэгжилтээр бит хоёр нэг шахаагүй. Өөр саналыг асууж агаад явуулсан. Dickinson State University бол манай хүүхдэд 60% scholarship өгсөн учраас тийш явцсан. Хөдөөний одоо жижигхэн сумын сургуультай. Тэгээд амжилттай төгсөөд ажил хийж сурчаад одоо буцаад ирж байгаа. Бямбаг болохоор ээж нь заавал эмч болгоно гэсэн. Манай охин бол хуульч болохгүй. Улс төрч болохгүй шүү. Хуульч болохгүй, эмч болохгүй гэж байгаа. Тэгээд өөр мэрэгжил сонгосон. Одоо бол санхүү эдийн засгийн дээдийн олон улсын нэгтлэн бодох ангид байгаа. Бид хаанаас эхэлж байгааг сонирхохын оронд утаа хаашаа хийсч байгааг харах нь ил. Энэ таны байгуулж исэн бүлгийн бэлэг тэмдэг байна да. Одоо байгаа. Тэ энэ арчсан нам дотор шонхор барагцын тэмдэг. Тэгээд яагаад бид шонхор гэж байгаа юм гэвэл шонхор бол өөрөө дэлхийн улс төрд байдаг одоо хаач очсон танигддаг символ байгаа. Тэгээ барууны намч вэ, зүүнний намч вэ, шонхор гэдэг бол байр суурин дээр хатуу байдаг. Барууны намын хатуу үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл байгаа. Арчсан нам өөрөө их том учраас манай дотор одоо нийгмийн талын юм ярьдаг ч гэсэн өөрчлөө шүү дээ. Тэгэхээр бид тэр гишүүдээс ялгархын тулд бид бол баг засгийн газартай
бизнесийн чөлөөтэй хийж болдог төрийн оролцоо багтаа ийм одоо баруун чиглэлийн бодлогын улсууд нь бид нар юм аа. Албан тушаалын төлөө ялгарх биш. Үзэл бодлороо ялгарч яах нь бэлэг тэмдэг байна. Дээр нь Чингис хааны бэлэг тэмдэг байна. Хүмүүсийн цул мөнгөн шонхор байна. Энэ мөнгө өсөөр металл байгаа шүү. Хямдхан Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн диплом надыг худалдаж авсан гэж гүтгээд байгаа. Нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугаад байгаа. Би тэгээд худалдаж аваагүй. Одоо энэ яг ориг нь ингэж байна. Энэ миний дөнгүүд байна. Таачтай яраасан онцлээсэн байна да. Онц сайн л гэл. Ийм жижиг байсан юм уу тий? Энэ хууль зүйн сургуулийн бус сургуулийн ямар байдгийг мэдэхгүй. Одоо бол ийм том болсон. За. Тэгээд энэс гадна би бас хэрэг болж магадгүй энэ бусад дипломоосоо удирсан. Одоо энэ Уралын политехникийн дээд сургуулийн диплом. Ингээд Оросоор өчтсөн. Зөндөө үгийн болт. За. Энэ тэгээд дүнгүүд байгаа. Энэ бас жоохон урагдах болцсон байна. Ингээд энэ Дэнэр их сургуулийн диплом байна. Бүх Дэнэр их сургуулийн дипломны хавсралт нь энэ байгаа. Бас бараг адилхан байгаас. Энэ нэгэ дүнгүүд нөгөө AB би нэмэхээ ингээл явчих тийм ч тий. Тэгээд энэ ард нь тайлбар нь байгаа. Тэгээд дипломнууд ерөнхийдөө адилхан төгссөн 3 сургууль гуруулаа одоо миний бахархал. За ингээд эхэлсэн зүйл бол дуустдаг жамтай. Харамсалтай нь одоо манай нэвтрүүлгийн хугацаа болоод ингээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр тантай таны ертөнцөөр, таны бахархлаар, таны хувийн үзэл бодлоор хамтдаа айлсандаа маш их баяртай. Надад их сонирхолтой байлаа. Бүтэн өдөр танаа нэвтрүүлгийн зочноор явлаа. Тэгээ одоо орой бараг 9 цаг болж байгаад их хурлын ажил дуусаагүй чуулга явж лээ. Тэгээд нэг 12 хурж дуусах юм уу юу? Тэгээ маш их завгүй цаг үед харж байна. Монгол төрийн алтан жолоог ийм л аавын хөвгүүд хатгалцаж, одоо өргөлцөж, туршилцаж явдаг учраас Монгол улс минь цаашаа улам илүү хөгжиж, ард түмэн ч гэсэндээ амар амгалан сайхан гэрэлтэй өөдрөг ирээдүйд амьдрах болов гэж би их итгэлтэй байна. Танд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Төр туршилцаж буй эрхэм улс төрчийн энгийн амьдрал, энгүүн дурсамж, амжилтын нуцаас та бүхэнтэй хуваалцлаа. Агуу зүйл гэж байдаггүй, агуу зүйлийг бүтээж чадсан хүн л гэж байдгийг эрхэм үзэгч та мэрэгэн оюунда тунгаасан бизээ. Эцэст нь хэлэхэд агуу бүхний нууц нь яг үнэндээ энгийн зүйл байдаг юм шүү. Баярлалаа. Баяртай. Урд чон гуамарлын удамд дээд тэнгэрээс заяат Монгол хүний ухаанд итгэж улс гүрнээ захиран амьд. 800 метртэй дэлхийн талыг дайлан эзэж Монгол морины түрэн түргэн үл тасал дуулан бэлэгт Монгол хүний хиймэрлундаг өндөр төргөн мандах зүгээс жаргах газар хүртэл Монгол гүрний ухаан төвгүүд дэлхийн дайдыг ухаанаараа